За өнөөдрийн үйл ажиллагаа бол бас сэдвийнхээ өрөөнд бас бас юм их хоорондоо юм харилцаа үүсгэсэн бас нэг юм сайхан ивент болж өнгөрлөө гэж үзэж байна. Ерөнхийдөө яг ингээ хараад хахад стартап компаниуд бол маркетинг тал дээр илүү ач холбогдол өгөөд хууль эрх зүйн асуудлаар орхигдуулаад байгаа юм шиг санагддаг. Анхнаасаа ерөнхийдөө яг компани байгуулад стартап компаниуд бол ингээд яг компанид холбогдох үйл ажиллагаа явуулахад холбогдох хуулиудаа маш их сайн судалсан байх шаардлагатай. За сая ерөнхийдөө би өдөрлөг дээрээ ярьлаа. Тэгээд наад захын одоо нөгөө нэг стартап компаниуд бол ерөнхийдөө зар сурталчилгаа айгүйх бусдад хүргэдэг шүү дээ. Тэгэхээр зар сурталчилгааны тухай хууль, за тэгээд нөгөө нэг өрсөлдөөний тухай хууль, за компани тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль гэдэг цахим хуулиудаа маш их сайн судалсан байх шаардлагатай.